Миний охин. Гүч наашраа. Өнөрт. Яасан? Сарлын цэвэр шар тусч штэ. Миний охин энийг цүндээг аваа явчих. Юу гэжтэй ээж. Тэгээ наадах чинь хил дээр нохоо шувуу нэртээ би хил дээрээс ингэ явд юм аа зүтэй. Тийм болов. Тийм болохгүй штэ ээж. За гайгүй илгүүдээ аваа явчих. Энэ хаврын цагт хийх уу дараад янз нь штэ. Юу гэжтэй ээж минь. Та өөрөө хараа оронд нь хэрэгэл. Болохгүй юу цаа. Нүгний янз юм. Янз юм бох. Энэ хүүхэн дулаах юм байна. Хүй! Миний охин! Яасан ээж? Миний охин юмнуудыг чинь бэлдээд байна юу? Энэ ачаан чи энэ л их овртой болох гэдэг юм л та. Юу юм? Чиний год. Энд чи өвөл болдгийн гээ үстэ. Энэ жоохон их л энэ түрүүнд нь зарим нэг хувцаснаас та хийгээд явах уу? Юу гэжтэй ээж? Аавч авахгүй. Гүй чи даар ичтэй өвөл болдгийн гээ үстэ. Өвөл болох нь болно л доо. Гэхдээ годоо өмсдөл өвөл болохгүй ээж. Аавч авахгүй шүү. Ачаанд хийчвэ та. Яах вэ чи? Юм дутчихснаас илүүцэн дээр штэ. Энэ хүн өгч уулнаа. Энэ малгайгаа. Чи гац танд уудаг. Яасан? Ан цангаал уучлаа шүү дээ. Битгий газтай ундаа уулдаа чи би чамд хэд хэлэх юм бэ? Гэхдээ чи тэнд гадаа дотоод очихлоор нэг өглөх хүн байхгүй гээл чи бэлэн хоолнууд идэл газтай ундаа угаал тэгэл ходоод гидсэн өвдөөл тэгэл явж явах юм байна л да чи. Би нэлхүүх тагаа шүү дээ ээж ямар. Тэгин чи тэнд сайхан гадны улс оронд очиод сайхан сургууль соёл сураад байж хахад эрүүл мэнд чин дороотвол яах вэ? Би хаач өвдөл яах вэ? Сурхаасаа исэн болоод зүгээр нэг тэнэг хүн болоод үлдэн штэ чи. Ойлгож байна уу? Ойлгож байна. За. Би энэ маргааш өглөө энэ байрны доотлын имлэгт шүд үзүүлэх цаг авсан чи өглөө гүгээд ороорой. За. Унтчваа. Гэхдээ чи энэ маань бөөсөд үү? Битгий газ та ундаа уу гэд хачил. Ундаа уугаал явах юм. Яа. Миний охин. Яаваа ээж. Хоёр өрөөнд дотор л хонинд явж байгаа юм шиг л ойрлчих юм а та. Яасан дуулдаг хүүхдөө чи. Яасан? Ээж байгаа нөгөө хүүхд дахиад бүр өвдөд байна. Энэ удаагийн айгүй өвдөд тах шүү. Чи тэр зүүцнээс аваадах та. За. Яа тэр. Надад хулаа утас байгаа надад ирчлээ тийм хавдар болсон байвал энэ хоошоо хавдар гүйлэгдүүд гин. Юу яриад байгаа юм бэ ээж? Улаан утас хөхөндөө зүөх гэдэг юм. Чичгаад байгаамаа өвдөд байна энэ. Надад ирчлүүд их сайхан. Энэ хөдлөхгүй байна. Та ээж үзүүлчихэлтэй. Яах вэ би. Хоёул маргаашаа үзүүлчих. Чи би тэр үзүүлчих гиндэ чи зүгээр надад явж муухай сайхан бэлдээд би чамайг явлаа л үзүүлчих цаа өөрөө. Ярих мал би яахгүй шүү. Энэ ястаа хаач өгч. Би хуруу хумсаа хуйхлан байж. Нэг өдөр ч амралгүй би чамайг хоолтой, ундтай, бүх юмтай байх гэж хичээгээд алс хоол сурах гад явж хахад чи явахгүй гэж идэг чи ээжийнхаа өдөөс тэр наазрагныхаа хүрээгүй газар унга нь хүрдгийм гисээ. Гүүнийхээ хүрээгүй газар унга нь бас хүрдгийм байна гэж бодоод би чамайг гадагшаа сурах гад байж хахад чи явахгүй гэж хахад чи. Би явахгүй гээгүй штэ ээжээ. Явна. Та гол нь үзүүлчихэлтэй. Энийг өвчих юм бол би яаж тэнд санаа амар сурах юм? Би үзүүлнэ штэ. Би чамайг явсны дараа үзүүлчихье гэд хэлээд нь штэ. Ээж. Та надад хайртай юу? Хайртай байлгүй яа гэм би чамд. Би чамд амнасаа илгүүгээ. Ээж, би тантай зүгээр ярих гэдэг штэ. Хоёлаа зүгээр яриа. За. Та надад хайртай шиг би ч гэсэн танд хайртай. Та надад санаа зовдөг шиг би ч гэсэн танд санаа зовно. Та эрүүл мэнд нэгт гэдэг хэрнээ өөр төрөд хэрэг өрдөөсөө хэрэгжүүлэхгүй юм. Тэгээ та өвчих юм бол би яаж тэнд санаа амар сурах юм бэ ээж? Одоо явах уу ээж? Яв. Бэн. Тийм байна минь дүү. Мом. За. Хэдийн хугацаа үлдсэн юм бэ?